Би дуун дуртай. Ёс залуу. Би аль сонгодог урлагт амьдралаа зориулж байгаа Монгол эмэгтэй хүн. Би бас мотоспортоор хичээлдэг. Намайг буян дэлгэрийн хашуучир гэдэг. Одоогоор мэдээлэл холбоо технологийн сургуульд компьютерийн систем хамгааллын чиглэлээр суралцж байгаа. Миний хобби гэвэл машины модель хийдэг төмрөөр. Хөгжмөнд бол нэлээд дуртай. Хөгжим сонсох дуртай. Дундаа кино амтлагийг төлхөө сонсдог. Виктор Цой гэж дуучна гэж шүтдэг. Цойн тэр дууг сонсоход бол тэгэл надад бүр шал өөр тийм мэдрэмж байсан л да. Шал өөр. Өөрийнхөө амьдралын түүхийн талаар судлаа. Тэгээ судлаа явж исэн чинь өөрөө гочгор хийдэг байсан гэдэг нэг тийм намтар байсан л да. Галч те. Галч гэж. Тэг би гайхсан л да. Тэгээ энэ ч одоо орсууд нүнээ шүтээд идэг. Тэгсэн мөртлөө энэ үчиг гачгэр хийдэг гэдэг. Тэр надад амар сайн санагдсан байхгүй. Гачгэрийн талаар судалж үзье. Өчгөр хийж үзье те. Одоо ийм од хүн одоо тийм бурхан шиг юм байна шүү. Яагаад гачгэр хийгээд явааддаг гэсэн. Тэгээ тэнцэнэ дуугаад болоо те. Найзууд нэрээ дуулдаг. Тэгээ ажиллаа гэдэг. Тэр мэдрийг өгсөн л дээ би. Мэдрэмж үү? Тайван, энгийн талхны 5 цаас олох гэж тийж бол нэг нал татсан байхгүй л дээ. Хүн чинь тэгээд одоо ганц авч явж байгаа мэдрэмж сүнс хоёр нь л үү те. Тэгээд гачгэрийн өрөөнтөр цоогийн пиан сонснод бол надад бол миний хувьд бол зүгээр үгээр хэлшгүй тийм кайф л та. Гэтэ над наалж байгаа хамгийн өндөр мэдрэмж бол тэр л. Гитараа тоглоно. Хаяа нэг цой тоглоно те. Хичээлээ бол цойн дуу хайр дурлална. Нөгөө нэг цойн дуунууд чинь хүчтэй болгож байгаа ганцаарлууд нь бол их байна те. Сансруух түүхэн талаар дуунууд бас биш. Тэрийг төсөөлж өөрөө бичсэн тэр дуунууд нь. Өөр хаяас одоорн сонирхон. Хүрэлт дагаад магадраас явна. Очоод явах тэг. Гариг дуурнууд нь. Галактик дуурнууд гоё л юм. Бүр алсуугаа тэр мэдрэмжийг тэгэл өөр дээр буулгаж байгаа гэдэг чинь бас гоё санагдчихсан л та. Төсөөлж л байгаа юм л да миний бодлоор бол. За иймэрхүү л мэдрэмжээр ингэж амьдарч ирсэн те. Иймэрхүү үзэл бодолтой хүн байсан юм. Хөгжмөөс гадна сонгодог үжиг дуртай. Бүжгийн дуртай. Намайг ядамд орж байгаа хөтэ номон гэдэг. Би одоо 20 настай. 2007 онд хөгжмөжийн коллежид сонгодог бүжгийн ангид хэлсэн ороод 7 жил сураад сонгодог бүжигчин гэдэг мэргэжлэр төгссөн. Тэгээд төгсөөд соёл урлагийн их сургуульд бүжиг дэглэж найруулагч ангид суралцсан. Балетын багш гэдэг маань миний яг үндсэн мэргэжил. Би бас одоо сурж байгаа анагаахын шинжилгээ ухааны их сургуулийн хөдөлгөөн засалж нэмж гэсэн мэргэжлэр суралцаад одоо энэ жил 1-р курст 7 жил сурж байгаа хугацаанд гэмтэлтэй болсон. Сургуулаа төгсгөөс 2 жилийн өмнө зүгээр санаандгүй дэлгүүр явж хатаал шатнаас эвгүй гიშгээд төлөө гэмтээсэн. Тэр бол миний одоо амьдралын бүжигчин байх гэсэн хүсэл мөрөөдлийг маань тэр өдөр л тэр гэмтэл байхгүй болгосон. Эргээд хэрэг буцааж болдог байсан бол
тэр өдрийг ч гэх юм уу те хэсгийн хугацааг өөрчлөлж болдог гэсэн бол би одоо театрын тайзан дээр ч юм уу бүжиглээд байжсан байх гэж амир их боддог. Хаяа ганцаард хараа цонхоор хардаг. Кросс илүү тэр спорт. Би яг сайн мэдгүй байна л да. Гэтэ харахад бол нэлээд гоё. Одоо эр зориг шаардсан нэмэ. Тийм спорт. Наваг Хадуутрын Тэмүүжин гэдэг. Одоо 24 настай. Би 10 настайгаас эхлээд 2000 оноос эхлээд энэ мотоциклийн спортоор хичээлж эхэлсэн. Амьдралын хэл дээр хүмүүсийн үздэг юмыг үзэл явчихсан да. Миний ч бас болохгүй юм байсан байж магадгүй. Байсан л. Бид нар чинь тэгээ нөгөө бэлтгэл сургууль гэхээр өглөө эрт яваад гэдэг. Тэгэл орой ирнэ. Тэгээд олж байгаа мөнгө төгрөг олж байгаа юм байхгүй. Тэр нь. Тэгэхээр чи мэдээж хүн уурлах. Зүгээр өөрийгөө зугаацуулаа явж ин гэл. Яасан дээр бол энэ өөрийгөө зугаацуулах юм чинь нэг юмны төлөө зоригтой тий. Тэгэхээр цаашдаа сайхан амьдрахын тулд ирээдүйгөө сайхан болгохын тулд би чадж байгаа юмараа л өнөөдөр хүн бүх юм хийх хэрэгтэй тийм. Тэгээ энэнийхээ эцэст нь хүрэхийн тулд өдөр болгоны тэр бэлтгэл сургалт гэдэг юм чинь тэрний төлөө явагддаг. Гараа угалсан, хараагаа дунаал. Дараа нь бас игмээ углаал, нөгөө түрүүжил нөгөө гараа углаал, хөлөө углаад. Хамгийн нэг том бэртэл авч ирсэн тэмцээнд оролцож чаад унаад. Гэтэ өөрөө яаж унснаа мэдээгүй. Тэгэл нэг сэрсэн чи би маргааш нь гэртээ ухаа орсон. Тэгээд ингээд зүүнтлээ шанааны хэсэг маань тэр чигтээ цөмөр орцсон. Нүдний ухраанаас доош цуураад ясна. Тэгээд цөмөр орцсон байсан. Өөрөө юу ч санаагүй. Тэгээд тэр тэмцээний одоо хүртэл сандгүй ерөөсөө яаж уралцснаа ч мэддэггүй. Тэгээд нөгөө суур яснуудыг аваа хийцэн жижигхэн боторцсон. Тэгээд одоо нөгөө олон бэрхшээлтэй мэдээ алдуулах тариа наркоз гээл залуу хүн нэг хэцэн амар мартамхай болж эхэлдэг. Ямаа мартаал уймраал. Яг одоохондоо залуу дээр бол мэддэхгүй нөө залуу настайхаа ингээл яваад байгаа. Хөгшрөөд ирэхээр бас нилээ мэддэх байх гэж бас өөрөө боддтой. Тэр олон бэртлэгдлийг авчаад болоогүй те болж чаддгүй ерөөсөө. Тэр болохоор өөрийнхөө мэдрэмжинд л хөтлөгдөв. Харамсгүй. Спортын тал дээр бол өстой харамсгүй төрж байгаа шүү. Цаашдаа ямар ч байсан, ямар ч бэртэл гэмтэл аваад юу ч тохиолж ирсэн. Энэ спортоор хичээсэн би ч харамсахгүй. Харамсаад ер нь юмд хүрдэм. Хүрдгүү зүйл юм л. Харамсаад одоо яах юм бэ? Тэр нэгэн хар бараа өдөр байна. Тэгэхэд би тэр хөлөө зүгээр харамж байж бод гэмтээсэн. Тэр бол миний хамгийн том харамсал. Мөнгө бол яг хүний хэрэгцээ. Мөнгө бол энэ хүний аашиг хэвддэг юм шүү. Хэмжээс итрээд ирэхээр. За мөнгө бол миний хувьд хэрэгцээ. Гэхдээ
яг өөрийн хөлс хүчээр олсон мөнгө бол өөрт бүр айгүй амттай тийм ээ. Бүр үрд чаддгүй юм лээ. Яг үннийг хэлэхэд бол би одоо ингээд над дээр ингээд хүмүүс төлбөр өгөөс сурж байгаа тийм ээ. Тэгэхэд би тэр мөнгийг ингээд үрийг гээд үрж чадахгүй ингээд хадгалаа л гэдэг. Мөнгө ихнэр хоёроо. Яхаа. Гэхдээ юу ч эхлээд бол би ямар ч мөнгө олохгүй гэж бодож байгаа. Ийм байдлаас мэн тий. Ийм байдлаар минь хүлээж авах юм хэрэгтэй. Би тэр хүний ч бас өөрөө бүтээж чадахгүй ш нэг машин хийж байгаа юм шиг тий. За яст яг ийм хүн юм гэдэргээд чи мэдээж өөрийн гэсэн тийм ертөнцтэй юм байгаа. Тэр ертөнцөөр тэгээ намайг ойлгох чадах юм ч юм уу. Тэргээр хайрлаж чадах юм хэрэгтэй л байна л та. Гэр бүлийн аз жаргалыг хэсэг хугацаанд ч гэсэн сайхан мэдэрсэн. Яг халуун бүлээр байгаад тэ хүүхдээ эрхлүүлээд тэгээд байж сайхан шүү дээ. Хэсэг хугацаа өнгөрсөн тусдаа тэ. Тэ нөө таарч тохирохгүй хүмүүс ч бас хэцүү байд тэ. Чиний таарай болыг таарч тохирдог. Дэлхийн энд хэцүү өгөхтэй нөгөө хэрүүл урал муухай үзлээ бас тусдаа байсан дээр юм болов гэж та. Хоёулаа л тийм шийдвэр төрсөлтэй. Илүү бүтэн тэгэл хүүхдүүдэд тойрол цугаал одоо байж ах хамгийн гоё гэрэл баг та. Би ийм болно доо. Би бараг ийм царил хүүхдтэй болно доо гэсэн гэгэн хатархал байна бай. Анцаараа халахал явж явах тэгэл эхнэрээ ч юм уу ингээл тэр өөрийнхөө нэг хэсийг олцсон ба штэ. Өөр нэг ертөнц, өөрийнхөө нэг ертөнцийг олцсон тэ. Өөр ахаад нэг жижигхэн хүүхдгээд нэг ертөнц бүтээсэн тэ. Тэг явж байгаа хүмүүсийг харахад бас гоё штэ. Хүүхд нь ааваасаа мөнгө нэхэж одоо аав гэж дуудуулдаг байлгүй тэ. Ааваал гэж явж байгаа тэ. Эхнэр нь бас тэгж явдаг байлгүй. Тим зүйлийг харахад бас хөөрхөн хатаархмаа санагдаж тэ. Яг хүүхдээ одоо тэрхээ өөрийгөө гэж бодох болчтой юм байна. За хүүхдээ яаж хөөрхөн, хүүхдээ яаж гоё хувцсан өмсөх үү гэх. Тэр тал дээр боддог. Яг нэг хүүхдээ өөрхөн болгоод дагуулсан явж байгаа чинь өөрөө гоё болцсон юм шиг лээ. Санагдаж штэ. Би янзыг бол гадуур ингээд татуусан сонсоо явж байгаа шүү дээ. Кассетыг бол кассет тоглодог чигээд сонсоо явж байгаа. MP3-аас нь яг тоглодог чинь iPod дээр ч янз бүрээр тоглож болно л та. Зүгээр л чинь тухайн нөхцөлийн мэдрийг хүсэж байгаа байхгүй. Би хүн амьтантай жишээ нь одоо нэг охин охиндоо танилцуулт. Би кассет идэг үед одоо татаж болох гэдэг. Би энэ ажиллаж ер нь бол тэгээд мөрөөж их хүсэж олсон дээ. Мөрөөдөж байгаа. Би одоо 4 жил сураад өгсөн. 4 жилийн дараах өөрийнхөө байдлыг бол харж чадж байгаа. Тэгээ 4 жилийн дараа гэхэд би бол өөрийн гэсэн тасархай гой сургуультай болно гэж аяух мөрөөдөж байгаа. Тамирчин хүмүүс бол амжилтын төлөө бол үргэлж шунжидаг. Тэр хүн болгон тэр бомтон болохгүй бастааш өөртөө зохицуулаад сайхан болж л байвал тэгээд сэтгэл хангалуун болоо. Тэгээ миний хувьд бол нэг тийм шунд дурлдаг юм байхгүй. Сонирхдаг ч. Ёс зүг болчоор л тэгэл жоох утахгүй л болчиход байгаа хэл та. Мөнгийг нөө юу гэж бодсон юм шүү дээ. Бирд ч юм одоо юу гэдэг юм. Тийм бодолтой хүмүүс байна л та. Тэр юм тэгж таглуулчаа тэгж өөрийгөө тийм юмор төсөөлөө явж байгаа хүмүүс харахад надад өмнөөс нь хомдмоор санагдав. Миний хөдөлмөрийн хөлс ер нь л илүү надаас шалтгаалж байна л доо. Надаас шалтгаална. Одоо л мэдээж би хангалуун байна л да.
Надад бол тэгж хүүхэд байхгүй тийм ээ. Хэрэглээний мөнгө олоод автобусны мөнгө сургуулиасаа виза авчин. Тэгэл явж байгаа. Өглөө эмээ надад харуул нүдэд өгчдөг. Би бол тэгэл эмээг нүдэж өгсөн харуул бол өдрөөс үлсэхгүй. За өөрийнхөө хувьд бол би яг хөдөлмөрснийхаа хэрээр гэж боддیں۔ Олж байгаа гэж. Уралдаад тэр компани нэрийг гаргасан те. Тэрнийхээ төлөө цалин авдаг. Тэр компанийг сурчилсан төлөө би ер нь хийж байгаа юмнийхээ төлөө хөлсөө авдаг болов гэж боддог те. Хэдэн залуучууд ингээл хөдөлмөрлөөд байдаг. Нөгөө нэг мөнгө гэдэг юм ингээд хөдөлмөрсний хэрээр нь олдож чаддгүй тийм үнэлэгдэж чаддгүй. Яг хайл эзэн нөгөө хөл дээрээ ингээд тогтцсон ч юм. Тэр хүмүүс нөгөө залуустаа одоо чинь тэр нийгэмд ингээд нэг тус тийм болооч юм тийм зүйл болох байтал нөгөө өмөрөө дарамтлаад байгаа ч юм шиг тийм хандлагаас харагдсан л да. Өөр юм заагаа тийм нийгэмд нь өөр нэг юм заагаа. Тэр бид нар танил тал гэдэг юм дээр жоохон анзаарсан шин. Онгоцны нисгч болно даа гэж боддог гэсэн. Тэгээд нэг өөрөө яг яваад 2 жил гараа хөөцөлж үтсэн юм аа. Бүх болох газар яваад. Тэрээс Монголын ч амар их танилын үрээ болцсон шүү дээ. Танил тал нөгөө л нэг муугаар яригддаг авилгаал гэдэг. Тэр тал дээр болохоор тэгээд танилын үрээж байхгүй байсан. Тийм учраас тэгээд чадаагүй. Яг амьдрал дээр юуны төлөө зарч ийн бол миний энэ хийж байгаа бүтээж байгаа бүх юм миний хүүхдийн төлөө л хийгдэж байгаа зүйл. Би өөртөө баялагтай болчихно гэж боддог. Би хүүхдийнхээ төлөө л хийж байгаа. Тэрэн дээр л би баярлалтай. Амьдралын тал дээр бол бүх юмаа л би хүүхдтэй зориул. Тэргээл хүүхдээ сайхан амьдрахыг харах юм бол миний хувьд хэрэгж байгаа л. Эд баялагаас илүү те. Баялаг. Миний нас. Тэгэхээр одоо яг миний байгаа юм бол миний нас залуу хүн байна. Тийм ээ. Би залуу хүн юу л бол юу хийдэг үе дээрээ би одоо байна л та. Ганцаардж байгаа тэгээ өөрийгөө нэлээд сонслоо л доо. Чи өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хийгээд явах хэрэгтэй юм уу? Ядаж өдрөө ч юм уу те. Эсвэл хүмүүс шиг дарга болно гэдэг мөрөөдөлтэй те. Тэр шиг тийм мөрөөдөлтэй одоо мөрөөдөл гэж нэрлэлсэн юм. Тэгж яваад ингээд жүжиглээ явах юм. Тийм зүйлийг хараад тэгээ тэн дээрээс ямар ч өөртөө дүгнэлт хийсэн гэдэг дээр бол жоохон баялаг ба. Ганцаардлыг би бас тийм нэг хүн дээр тусахдаг шүү дээ. Хүмүүс ч нөө би амар ганцаарч надад хэцүү юм гэлээ тий. Ганцаардл бол хүн зөө өөрийгөө олох, өөрийгөө мэдрэх, өөрийнхөө юу чаддгийг мэдэх, болон өөрийгөө нээх боломж юм л гэж боддог. Ганцаар байхдаа бол аль сайн бодохыг хүсдэг. Эхний хичээл амар их сандрна. Яана намайг юу гэж бодох вэ гэл агууг сандраал хичээл. За би чи юм байж болохгүй шүү гэл. Тэр тусам би одоо илүү хөөргөө нээж чаддаг болсон гэж би өөрөө дүгнж байгаа. Багшлах маш гоё. Яг гэвэл багшаа гэж дуудуулах айгүй гоё мэдрэмж гэж хэлж болно. Хичээлгүй цагаар нь багшаа юм. 10 жилийн хүүхдүүдэд хичээл орж компьютерийн програмчлалын жоохон агсан төвчний сургалтуудыг мэргэжлийн хүмүүст орох тийм санаа байгаа. Тийм бодлоо өөрөө качгаарай. Би ч одоо албан ёсны шав гэж авсан тий. Одоо манай баялжаа гэдэг шав маань тий. Маш их зас стэрхтэй ухаантай. Гэтэ олон хүнд болж чадахгүй юм лээ. Яг хүнд багшлан гэдэг чинь бас тийм амар зүйл биш юм байлаа. Миний хувьд л зорилго байна л да. Анх дээрээс очиод дэлхийн рүүнийг дурандаад үзчихмээр шин. Мөрөөдөл гэж ярил. Хүмүүс ч ярд юм би хаяа уншдаг шин. Амар том мөрөөд те. Түлж ядч яралтанд ачин мачин дэрэг. Бас бодоол л штэ. Миний нэр нэг үцгийг өсдөг одоо нэг мөрөөдөл л штэ. Одоо зорилго гэх юм бол олон юм байна өө.
Ер нь мотоциклийн төрөл талдаа Монгол гэдэг нэрийг одоо дэлхийн аврагт нэлээд дээгүүрт байлах Монголын байр суурь тийм болох хэмжээнд очтол зүтгэнэ л гэж өөрөө. Машин дид талаар бол харин ярих шүү гэдэг. Одоогийн байдлаар бол би нэг 8 гаруй жил загвар гэж. Би сүүлд нэг өөрөө нэг болсон бодлого гэдэг янз бүрийн загвараа тоосон чинь нэг 17-8 орчим автомашины загвар 2 усан загвар хийсэн байлээ. Тэгэж явсаар итэл нэг Андрей гэдэг нэг Орос найзтай болсон. Оросууд юм байна, гадаад юм байна, загвар юм байна те. Тэгээ би тэр нэг сайт хийсэн, вебсайт хийгээд тэн дээрээ өөртөөх нь загварыг байрлуулад тэгээ жижиг сажиг захиалга аваа те. Тэгээ ерөөхдөө нэлийн чанартай загвар хийх тэгэхээр бас санхүүгийн боломж ус хэцүү байдаг те. Тэгээ тэрийг явандаа шийднэ гэж бодоолаа. Тэгээ би нэг загвар хичээ те нэг 6 сар загвар хийлээ л дээ. Тэрийг би 20,000 паундаар зармаар байна. Тим юмуднээс Андрей битэр ярилцж байгаа тэр вебсайт хийсэн. Дотоодоо зарсан уу? Яг тэр гэхдээ тодорхой хэмжээний хувьд би тэрийг зөв ерөөдөө л яг хийсэн хөдөлмөрөөрөө орсон технологи тэгэл бүгмаар бол яг өргөстэй хэмжээнд л өрсөн гэж бодсон л дээ. Ямар ч сая гармаар 2 сая орчим төгсөө. Машиныг өөрхөн байгаа боломжтой техникүүдийг ашиглаад хүн яаж хийж болох уу гэдэг те бүх юмыг дууралгаад гараараа яаж хийж болох уу гэдэг юм ил харуулдаг тийм спорт бүтээлтэй. Яаж хөдөлмөрлсөн байна, яаж төвчээр гаргасан байна гэдэг нь харуулна л та. Бункер ухдаг. Молконы лаз. Тэгэл нөгөө нэг янз бүрийн тийм лаазан бүтээгдэхүүний лаазын цогтолдог. Миний хувьд бас ихэндээ ичмэр л байсан шүү. Сүүдөр санаа зовхгүй нөгөө нэг хогддог шилмэлтүүд гардаг чинь зэрэг лаазаа зохиолоо. Гайгүй тэгшин мишин одоо баслаагүй тийм лааз өнө те. Тэр чинь төгөөл явдсан. Яг тухайд нөө тэгэл тэр лааз чинь тэр хүн машин болно гэж төсөөлөхгүй шүү. Дараа машин болцсон багт тэрийг лааз гэж хүн төсөөлөхгүй шүү. Тийм л зүйлээд. Мэргэжилтэд дуртай л та. Тэгээ би ямарчсан дуртай зүйлтэй зориулахыг төс. Тэр бол системийн хамгаалал байсан. Бүх системийн цогцыг те. Бүх систем дээр нь анализ хийдэг. Тэрийг хөгжүүлдэг. Тэрний цоорхойг олдог. Яаж хамгаалах вэ надад сонирхолтой байсан. Энэ мэргэжлэрээ бас нэг 2 жил гаруй ажилласан. Ерөнхийдөө манай мэргэжлийн хувьд болохоор ёс зүй гэдэг нь амар чухал байдаг л та. Хувийн этик гэж үүдэг шүү дээ. Ёс зүй гэдэг юм л байхгүй бол нөгөө нэг шизофрентэй гарч ч юм уу эсвэл нөгөө black hat гэж байгаа л дээ. Хар малгайтай хакер гэдэг. Нөгөө муу юм хийдэг нөө одоо гэж ярьдаг те хийдэг яадаг. Тэр үл бас яг үндэ бол бас хогийн зүйлүүд байгаа л та. Монголын мэдээллийн аюулгүй байдлын үүдгээр би бас миний хэмжээнд бол үтс харсан зүйлэр бол яг тэ тэгээд чадвартай зүйл дээрээ чадвартай тэгээд дутагдaltaй зүйл ч гэсэн байгаа л юм л та. Маа шиг л гавлаа авчихлаа хэцүү шүү дээ. Хамаагүй ярьж л. Белый снег, серый лед на растрескавшейся Чири мөхөнөрөө. Бид нар үнрээр хүнтэй юм ярмаар байна шүү. Үнрээр минь хүлээж аваад ярьж явлаа. Юм хэрэг байгаач. Миний тэр ярьж байгаа юмс юм өөр юм нэрч чадахгүй л тэгэл. Юм хэрэг алах шүү. Чи ороолгон очил усанд хордог ч юм уу тэгэл амьдарч байгаа. Миний зүйл цэвэрлэх хүсдэг. Одооний нийгэм тэгээд хүн л бас таалагдах юм ч олон байна, таалагдахгүй ч юм олон байна те. Манай нийгмийн залгууч зарим нь бол үнэхээр их соёлтой бас одоо нэг их хотын соёл ялгаасаагүй те. Соёлтой залгууч зөндөө шүү дээ. Сайн нааш нөгөө ярьцлага өгөх гэж явж байгаа нэг машинтай шүргэлцээд тэгээд тэрнээс одоо муудалцаад. Тэгээд уул нь би хараагүй дарцсан л дээ. Уучлаарай өгшөө гэл тэгсэн. Савнгийн хайцаг унчаад гэл нөгөө хараалаа урсгаал нөгөө. Тэгээд чи юу гэдэг юм бэ гэл тэгс. Тэгэл 2 3-лаа бууж ирэл боож аваал. Тэ. Бас нөгөө маа монголчуудын бас нэг зарим нэг тийм муухай байд шүү дээ. Олуулаа нэг цөөгөөлдөг нэг бүртлэгдэг тэ дээрлэгдэг. Тийм байдаг. Тэрдэл нь бол өстой таалагддаг. Залуучуудын соёл
маш бүдүүлэг байна. Тамхины гуркийг над руу шийдсэн шүү дээ. Аюу амар. Мэдхгүй хараа. Над руу бүр шийдээд би бүр өдөж байгаа юм. Тэгээд яах юм тэгээд нэг шийдээд яваад үлээ би одоо тэгээд хойноос нь 1000 орилоод явах гэдэг тийм ээ. Тэр хүн тэнийг л байна. Танилцал нэг 2 3 хоног залуус чинь хайраа гэдэг удаал мессеж хэл явт юм л шин. Би хүнтэй өргөчлөөсөн. Би хайраа гэж юусоо дуудаж үзээгүй. Над худлаа юм санагдаад байт. Ямар нэг үйлдэлээр сэтгэл зүгээр мэдрэгдээд тийм л зүйл гэж боддоо шин. Би бол найзлуугаа хайраа гэж дууддаг. Гэтэ шууд бол танилцал тийм аагүй. Бид хоёрын учрал маш үнэтэй. Би одоо найзлуудаа маш хайртай. Үнэн ч сэтгэлээр хайлж байна гэдэг ч юм бол маш хамгийн чухал нь. Одоо л зөвхөн нэг өдөр тийм ээ танилцал магаш нь хайраа гэсэн хүмүүс зөндөө байна. Тэд нар бол биенийхээ сэтгэл биш зөвхөн гаднах үзэмж ч юм уу те. Би нэг тийм царайлаг залуу гэх. Царайлаг өнгөтэй, машинтай за үйл олж машинтай найзлаатай болъё. Тийм хүмүүс байна. Соседи связок. Виктор цоо өгөхлөөл болох ч нөгөө нэг цаг хугацаанд тэгэл төцөл байдал нь бүрдэл тэгэл болсон зүйл шүү дээ. Өөрийнх нь төсөөлж исэн зүйлийг авчирсан л байх л та. Тэгж боддог. Чорны альбом хамгийн алдартай цом болсон гэдэг. Яг нь өөрөө бүх тугаа бэлтчихэд аваа авчихсан өдөр чорны альбом. Үхээгүй тэр альбом гарсан бол одоо жишээ нь тэр одоо тэр нэг яриад байгаа амжилтанд нь хүрэх байсан ч юм уу ч юм. Долго не сможет забыть. Цоо юу? Цоо бол миний хувьд бол дотн өнгөж хэлэх болох тийм. Шулуух ойлголт бол одоо яхаа гэж бодож байна шүү дээ. Энгийн гэдэг ойлголтыг л над ойлгож чадсан ганцхан л хүн л дээ. И как хлопало крыльями черное племя ворон. Как смеялось небо, а потом прикусила язык. Ямар ч сан одоо харахад өнгөрсөн зүйлийг би өөрөөхөө дийлэг цагт би өөрөөхөө өнгөрөөж амьдсан байна те. Ирээдүйд өөрийгөө өөрөх те. Надад өөрөгдөх тэр цаг хугацааг би өөрөөхөө л амьд. И внезапно вечность вдруг превратился в миг. Би өөрийгөө тийм чадвартай бүжигчин гэж бол хэлж И горел ер нь бол мэрэгжил болгонд золиос байна. Тэгтээ хүмүүс жоо бэлтгэлтэй байх хэрэгтэй. Эрсдлийг давах бэлтгэлтэй, эрсдлийг авахгүй байх. Өөрийнхөө биеийг хайрлах. Ямарваа нэг юм аюу тийм хуймгаа хандаж болохгүй. Би бол ингээл гүйж явж байгаа л ингэсэн баггүй яг үүнд бол тэгэхэд тэр үед миний анхаарал шал өөр юм бодсон. Тэр үед би хэрвээ тгээгүй байсан бол би анхааралтай явж исэн бол ихгүй явсан баггүй. И как спали в повалку живые, не видя снов. Хэрвээ миний хөл зүгээр байсан бол би мэдээж гоцлол их бол мэдээж далиад ч өнөд бол хамгийн том үг. Хамгийн дээд хүсэл зорилго юм байна. Тийм учраас тэрийг л нэг тийм байна. Одноор л хинтэй. Цагаан хүн, хар хүн. А кто будет петь, если все будут? Хамгийн их баярлалаа тэгэл аав ээж хоёрт баярлалаа үдий зэрэгтэй болгосон ч өгсөн те. Ийм сайхан уулж байгаад нь баярлалаа. Үсэг цангааг уурхаан орхон утсан сүлээг гуйлгаагүй. Ийм спортоор хичээлээ ингэж явуулж байгаад үнэхээр баярлалаа. Эрдэнэтлэг хатаас хамгийн их баярлж байна. Одоо их нэртэй бас баярлалаа те. Удам залах хүүхдээ манд төрүүлээд өгсөн. Яаж зов төрснийг харсан. Зүс би баярлж байна. Насаараа нэг хүнд гомдож явна гэж байх тийм. Тэгээ залуу хүмүүс алдаа энэ тэгтэл олон л гаргасан. Тэр болгоно би одоо хүртэл чи алдаа гаргасан шүү гэж боддгоо. Хүүг харж баярлалаа. Тэгэхээр хайртай байсан шүү л гэж хэлэхэд. Цаашдаа бол
сайхан амьдрахыг л харж ивэл надад жаргал юм да. Юужин чи моцлогтой хамгийн олон хэдэн метр харьцсан бэ? За 45 м. 45 метр. Тийм. Чи одоо тэгж харьяа чадах уу? Чадна шүү дээ. Чадна гэдэг дээр би хамгийн хайртай хэсгээ тавилаа. За би тэгвэл чадахгүй дээр юм байна л да. Би хөөч машинаа тавьчих. Харин би машины чинь чадах юм бол хөхгүй шүү. Миний хайр хүч машин юм шүү дээ. Би ч зөвөхгүй шүү.